Сайн байцгаана хүүхдүүд ээ. Багш та бүхэндээ зориулаад нөхцөлдөөний холбоо нөхцөлийг баттгахыг хичээлийг бэлтгэн хүргэж байна. Дэвтэр намаа гаргаад хичээлдээ идэвхтэй оролцохыг хүсье. За энэ удаагийн хичээлийн зорилго нөхцөл даатгах, харьцуулж үчих, нүдлэн тогтоох зорилготой. Хичээлийн агуулга нөхцөлдөөд олох нөхцөл бүснэгтээр бэлтэж өгсөн. 2-р нь баяс, наад, үйл үндсийн хувиллыг оруулж өгсөн байгаа. 3-р байлаг, үндэсний бичгээр харьцуулан бичсэн хэлбэрүүдийг хийх болно. За дараа нь нөхцлөөр сольж бичих, гэрэл бичиг буулгах. 5-р гэрийн даалгаврын хэсгээс энэ удаагийн хичээлийн агуулга бүрдэж байна. За нөхцөл бүснэгтээр орж өгсөн байгаа сайжрлыг нөхцөлдөө олох нөхцөлийг зэрэгцүүлэн олбох, өсрүүлэн олбох гэж ангилдаг. За энд гэдэс жирийн хэсгүүд байж байгаа. Тэгэхээр ад, эн, сар, магц. За тэнд янгууд, янга, илгүй гэсэн хэлбэрүүд гэдэс жиргэлдэг гэдгийг тодорхойлж өгсөн учраас сайн ажиглаж анхаарч хийгээрэй. За энэ хэсэг баяс, тэмүүлэл, үйл үндсийн хувиллыг гэрэл, үндэсний бичгээр харьцуулан бичсэн хэлбэрүүд харагдаж байна. Орчин цагийн монгол хэл буюу гэрэлдээ нөхцлүүдийг заалгаж өгсөн хэлбэрүүд ингээд хөнгөөр тэмдэглэсэн байна багшин. За энэ талд ийм үгийн хувиллал орж ирсэн байна. Сайн ажиглаарай. За тэгвэл энэ хоёр үгийг үндэсний бичгээр оруулж өгсөн байна. Баяс. За энэ гэдэс жиргэлсэн хэсгүүдийг ингээд тусад нь ялгаж өгсөн байна багшин. Гэдэс жиргэлэхгүй үеийн нөхцлүүдээс талд нь ялгажээ. За тэгвэл энэ дээр тэмүүлэл гэдэг үгийг мөн адилхан гэдэс жиргэлсэн хэсгүүдийг ингээд ялгаж өгсөн. Жиргэлээгүй хэсгүүдийг ялгаж өгсөн. Тэгэхээр ямар нөхцөл гэдэс жиргэлэхгүйгээр залгаж өчтгөө гэдгийг өмнөх хичээл дээр нэмээд баттгаж хийх нь байна. За санамж ил, эн, вэ үсгийн араас б-ийг өгч бичдэг. Жишээлбэл хаана байна вэ гэж тэмүүлгээ ил үсгээр төгссөн байна. Араас нь орчин цагийн монгол хэлэнд б-ийг өгч бичдэг байна. Энэ монгол хэлний дөрвөө бас сайн санаж авах хэрэгтэй. Ис, х-ийг өгч араас т, ч, ихшилгүй үчин. Жишээ нь энэ үгнүүд оруулж өгсөн байна. За бидний бичиж байгаа энэ хэсэгт ингээд харж байгаа юу? Энд байж байгаа. Ямар үед Ж-бичдэг, ямар үед Ч-бичдэг гэдгийг сэргийг сонирхолтой байна нэ. За тэгвэл үндэсний бичгээр хатууд эрсгэрээр төгсөг нь юу? Б, Г, Р, С, Д-ийн үгчээр төгсөг нь Ч гэсэн хэлбэрээр залгасан байна. Тэгвэл гэгшиг болон им, ин, ил, инг гэсэн зөөлөн эрсгэрээр төгсөг нь Ж гэдэг хэлбэрээр залгаж өгсөн байна. Энэ харьцуултыг маш сайн анхаарч хийгээрэй. За энэ байлаг үндэсний бичгээр харьцуулан бичсэн хэлбэр гаргаж байна. 4 өгүүлбэр өгсөн байна. Байлгаар нүгсээсээ хараарай. Эрдэм сурчуу, шийдвэргүй гэж зураас татаад баг гэсэн байна. Тэгэхээр орчин цагийн монгол хэлэнд шударгаар. Житгүүжүү, олон дагаан, тусаа, үйлэд мөрий. За гэх мэтлэг ингээд байлгуудыг багш нь бичиж өгсөн байна. 4 өгүүлбэрийн 4 байлг байна. За тэгвэл энэ байлгийг хэрхэн зөв буулгах вэ гэдэг мэдлэлтэй ингээд буулгасан байна. Шууд орчин цагийн монгол хэлээр багш нь уншиж явна. Та нар маш сайн анхаарал сонсож, сайн ажиглаж, зөв тэмдэглэж бичээрэй. 1-р өгүүлбэр. Эрдэм сурчуу, шударгаар, олондоо тус үйлдэмгүй. 2-р өгүүлбэр. Бие барьж амгалан бардам сэтгэл твчгэн зөв юу? За 3-р өгүүлбэр. Өөр хүртэл учир явдал тохиолдовч твчж сур. 4-дүгээрт нь би сэтгэлээ өөрийн мөнхөөр бус оюун билгийн гэрлээ чимэж оюунаа жолоодож явахыг захийг. За ийм 4 өгүүлбэрийг харьцуулан бичсэн хэлбэр байна. Тэгвэл энд ямар хэлбэрийг бичиж байна, ийм яаж бичиж байна гэдгийг өмнөх мэдлэгээ сэргээгээ маш сайн харна. Бидний сэргээж харах нөхцлүүд за энд байж байна, энд байж байна, энд байна гэдэг бид нар алдаатай гэж учраас ямар үед ингэж гаргаж байгаа, ямар үед ингэж бичиж байгаа юмыг үндэсний бичгээр хэрхэн зөв бичих вэ гэдгийг маш сайн харах нь шүү. За энд юм гэдэг үгийг бас сайн хараарай. За гэх мэтлэн энийг маш зөв ойлгож зөв хийж үзэхээрээ. За зөөлцсөн үгийг уншаад тодтгон холбох гээ үйлдэлийн ялгын А4 зэрэг нөхцөлтэй үгийг олоод бал 4 зэрэг нөхцлөөр сольж бичээрэй. 2-р
уншаад яв. Энэ та нөхцөл байгааг тайлбарч өгөх шүү. Та нар өөрсдөө ч сольж үчих юм шүү. За эхний бүлэг. Сайн хүнийг хүндлэхээр тариан толгойг анхах мэд. Муу хүнийг хүндлэхээр могойн толгой шовлцох мэд. Хоёр бүлэг. Номын ёсыг мэдхээр номхон дөлгөөн болдог. Төрийн ёсыг мэдхээр төлөв төвшин болдог. За гурав бүлэг. Гимшээ гэмээ болохоор ухаантай хий. Гитлээ хитээ бодохоор цэцэн хий гэсэн өгүүлбэр байна. Энэ өгүүлбэрийг хуулж үчээ энд өгөгдсөн даалгаврыг хийж гүйцэтгэхнэ. Гэрийн даалгавар. 3, 4, 5, 6 дугаар слайд буюу хуудсан байгаа хичээлүүдийг дэвтэртээ бичиж хийх даалгавар байгаа шүү. Бүгдийг нь бичиж хийх юм. За эдгээр хугацаа 4 сарын 1-ээс 4 сарын 3-ны хооронд буюу маш бага хугацаанд хийж гүйцэтгэхээр багшаа хаяг руу хугацаанд нэлгээгээрэй. За даалгавар илгээж байгаа хаягийг зөвхөн орчин цагийн монгол хэлээр буюу хэрийн төсгээр бичиж өгдөг юм байна. За анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.